За сайн байцгаана уу. За энэ гол нь одоо мөнгө төсөв хүрэхгүй бол мэдээж тодтол оруулж ирж байгаа. Тэрийг бол ойлгож байгаа. Тэгвэл одоо төсөв хүрэхгүй учраас асчил таараа. Тэгвэл энэ тодтолыг хийхдээ нэг үр ашгийг дээшлүүлэх тал дээр одоо салбар яамч байсан, сангийн яамч байсан тий. Тэрнээс ингээд зүгээр хөл дүнгийн ингээд автоматар буурууллаа гэхэд нэг үр дүн байхгүй, үр ашиггүй тэрнээсээ гадна одоо гишүүдийн төрөөс хойш хилээд байгаа бэрхшээлтэй асуудлууд бол улам нэмэгдэх гээд байна. За жишээлбэл одоо ингээд яг ямар зарчмаар энийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь айгүй надад сонирхолтой санагдаад байна л да. Жишээлбэл үр ашиг ярих юм бол за зарим эмнэлгүүд ч юм уу эрүүл мэндийн байгууллагууд ч юм уу одоо нөөцөө хэтэрхий тэлээд ороо ч юм уу эсвэл оронтойгоо хэтэрхий ихсгцэн зарим нь болохоор ч айгүй сахилга боттой үр ашигтай ажиллаж байгаа ямар нэгэн үр төлбөргүй явж байгаа юм газрууд байгаа. Гэтэл одоо ингээд бүгдийн 9% бууруулаа хайчаар автоматар нөгөө үр ашигтай сайн сахилга оттой явж байгааг нь 9%-аар буураад хохироод идэг. За тэгээд угаасаа тэр нөгөө нэг замбраагүй нэмэгдэл үүсгэсэн эднөрөн ч гэсэн одоо ингээд юу яагаад улам дордох гээд идэг тийм ээ. Тэгэхээр яг энэ хэрэгжүүлэлтэн дээр сангийн яам жишээлбэл одоо сангийн яам яхаа цаасан дээр би ойлгохдоо ингээд шууд хасчаад бас амархан. Яг хэрэгжилтэн дээр яаж явах вэ? Засгийн газар гэсэн утгаараа одоо нэгдмэл бодлоготой явах хэрэгтэй байгаа шүү дээ. Маа засагч нь сангийн яам тустай эрүүл мэндийн яам тэнд нийгэм бодлого тустай байхгүйгээр. Тэгэхээр энэ хэрэгжилтэн дээр нь яаж үр ашгийг дээшлүүлэхийн хувьд гарах вэ гэдэг юм наривчсан юм мэдээлэл тооцоо судалгаа байна уу тэрийг би бас харчмаар байна. За сая хэлж байгаа эрүүл мэндийн даатгалын сандаас 47 тэрбум төгрөг хасагдж байгаа гэж байна тийм. Тэгэхээр чи нөгөө дутагдж байгаа сангийн хүрэхгүй байгаа мөнгөөс хасахаар одоо нөгөө гэрээ хийчихсэн эсвэл өргүү гарна гэж найдаж исэн эрүүл мэндийн байгууллагууд газрууд чи яах вэ? Эргээд энэ өрн нэмэгдэн гэсэн үг. Энэ дээр одоо яг ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? Жишээлбэл одоо төрийн үйлчилгээний даатгалынхаа багцаасаа хасах юм уу? Эсвэл энэ тарифа бууруулах юм уу? Эсвэл эмнэлгийн гэрээгээ дахиад бууруулах юм уу? Засгийн газар бас энэ дээр ямар бодлого хэрэгжүүлэе гэж бодож төлөвлөж ярьж байгаа юм. За 3 дугаарт энэ 47 тэрбум төгрөг бууруулж байгаа нь одоо шимтгэлээсээ орлогоо ингээд санхүүжүүлж ингээд үйлчлэгээгээ бууруулах ийм боломж нь бас байгаа юу. Жишээл одоо нөө төр хариуцсан хид хідэн бүлэг байгаа штэ. Хүүхэд төрөх яаралтай халдварт өвчин анхан шатн те. Эдгээрээ одоо бас бууруулад явах юм уу гэдэг нь бас их юу гэдэг хурцаар одоо тавигдаж байна те. Одоо яах гэж байгаа болоо гэдэгт жоохон санаа зовж байна. Энийг бас яаж хэрэгжүүлэх юм? Зүгээр нэг механик хасалт хийхгүй байх гэж л бодоод байна. Тэгээд за одоохондоо цаг болчихж байгаа учраас ингээд зогсож. Эрүүл мэндийн сайд Чимүрэн хариулнаа. За ганамагшийн асуултанд хариулъя. Тийм ээ зөв яг жишээлбэл одоо эмнэлгүүдийн ижил төстэй эмнэлгүүдийн үйл ажиллагаа үр зээлийн асуудлыг харахад үр дүнтэй ажиллаж чадж байгаа цомхон бүтцээр ажиллаж чадж байгаа юм тогтцоонууд байна. Тийм учраас энийг бол зүгээр нэг шаблоноор бүгдийг 9% гэж асахгүй. Яг зөв та энэ дээр битээ санаа зовоорой. Ер нь бол илүү оронтой ашиггүй, үр ашиггүй байгаа тэр тогтолцоонуудыг нэг бүрчлэн бид ярьж ээж тэн дээр шалгуур тавьж асна. Тэгээ ер нь бол болж игэл одоо ерөөсөө яг ажил хийж байгаа хөлсөө гоожуулж эмнэлэгтээ орлого олж байгаа тэр бүтцэд бол ягаад шалдахгүй байх. За дээрээс нь одоо манай салбар голдуу одоо эмэгтэйчүүд ажилдаг 80% эмэгтэйчүүд өрт толгоолсон эмэгтэйчүүд хүртэл ажиллаж л байгаа. Зөвхөн гол нь энэ удирдлагын данхаас нь тогтолцоог буулгах л одоо хамгийн гол зорилго болчихж байгаа шүү. За энэ дээр бол одоо яг санал нэгтэй ингэж байгаа. За даатгалын сангийн 47 тэрбум хүрэхгүй болсон юм чи одоо яах вэ гэж тийм ээ. За энэ дээр бол бид олон гаргалгаанууд хайж байна. Түрүүн хэлсэн нийгмийн даатгалын сантаа 89 тэрбум төгрөгийн өглөг авалгын тогтолт байж байна. Энийг яаж шийдэх үү гэдэг бас 89 тэрбум төгрөг байна гэсэн үг байхгүй эрүүл мэндийн даатгалын санд авалгаар. За дээрэс нь одоо Чингис хаан банкээс 30 тэрбум төгрөг авах мөнгө байна гэсэн үг байхгүй юу. За тэгээд үйл ажиллагаа явуулаад байгаа шүү дээ. Үйл ажиллагааны Монгол банктай хаачих юм мөнгө өгчих юм шүү гэсэн бас бодлогод байж байна. За одоо Капитал банктай бас авалгууд байж байна тийм ээ. Ингээд нөгөө авдрын ёроолыг өгөх бол атга гурил гарна гэдэг шиг боломжоо бүх юмаа дайчилнаа. Та бүхэн бас ойлгоорой бас эдийн засгийн хүнд байгаа тодгол хийж 3.4 их 80 төгрөгийг хасаж. За үүн дээр одоо би мэдээж одоо эрүүл мэндийн салбар аль болохоор л одоо мөнгө асуулахгүй төлөө би бас чармааж хичээж албан бичгүүд хүртэл явуулж л байсан. Энэ тодголын нөгөө тооцоолууд орох үед жишээлх юм бол одоо хамгийн бодиттой тоо гэхэд эрүүл мэндийн даатгал энэ янзаараа явхад оны төгсгөлд 240 гаруй тэрбум төгрөг дутна шүү дээ. Одоо ерөөсөө бүр тодорхой байхгүй юу? Тийм ээ. За гэх мэтлэнгээр бид одоо бүх одоо боломжуудыг эрэл хайгуул хийх
дээрээс нь одоо ард иргэдэд тусламж үйлчилгээг зогсоочихгүй байх юмсан. Нөгөө талаараа эрүүл мэндийн салбараа өөрөө илгээр нь хөвтүүлж болохгүй байхгүй юу? Салбар өөрөө норж болохгүй. Хэмжээгээ нэрийдлэр дахиад босгоно гэдэг бол асар хүнд шүү дээ. Тийм учраас бид одоо бүхэл боломжтой нөхцөл байдлуудыг хайж хамтарч ажиллах, гаргалгаанууд олох. За энэ одоо гаргалгаа олох л одоо эрүүл мэндийн яамны одоо гол бодлогын том ажил байгаа. Тэгээ энэ дээр одоо олон талаас нь зөндөө олон аргуудыг бас хайж судалж тооцоолж байна. Зүгээр л энгийн жишээ хэлэхэд бид одоо 360 гаруй одоо төлбөртэй тусламж үйлчилгээ байдаг. Үүний зөвхөн инфляцтай уялдуулаад 20-25% нэмэгдүүл хамтын төлбөрийг ард иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр очуулахад 40 тэрбум төгрөгийг л одоо даатгалын дарамтыг буулгах жишээлбэл тооцоо энэ төр байх жишээтэй. Гэх мэтлэнгээр одоо олон арга хайнаа. За сангийн эрүүл мэндийн даатгалын газар нөгөө түрүүн яаж тооцдог вэ гэдээ асууж ирсэн шүү дээ. Хамтарч тооцдгоо хэрэгжилтэн дээр. Сангийн 7 дугаар микрофон Санжаад орж дараг За сангийн Санжаад орж ганмашин асуултанд хариулъя. За эрүүл мэндийн даатгалын яг энэ тогтолцоог өөрчлөх одоо энэ ажил дээр бол тухайн үед бол Жимбүрэн гишүүн бол маш одоо оройлж орж исэн. За одоо бол яг энэ асуудал дээр бас бид эрүүл мэндийн яамтай бол хамтраад бол ажиллаж байгаа. За уул нь онлын үед бол ямар байх ёстой вэ гэхээр бид бол өртөгт суурилсан байдлаар оншийн одоо бүлгээр нь бол санхүүжилтийг өгөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо энэ өвчин одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг бол ийм хэмжээний зардлаар хийхэд бид нар ийм чанар нэхэж болох юм байна гэдэг л агуул байгаа да. Ийм чанартаагаар эмчилж чадах юм бол ийм өртөг өгнө гэдэг. Гэхдээ хид хидэн алдаанууд байгаа гэдгийг бол эрүүл мэндийн яамтай бид нар бол ярилцаад бол одоо санал бол одоо нийлчихэд байгаа. За тэр нь бол жишээ болгож хэлэх юм бол жишээ нь бол нийтийн эрүүл одоо нийгмийн эрүүл мэндийн одоо чиг үүргүүд байгаад байдаг. Ялангуяа одоо манай энэ үндэсний төвүүд дээр байж байгаа одоо судалгаа, шинжилгээ, одоо тандангийн одоо энэ зардлуудыг бид нар эмчилгээ одоо тусламж үйлчилгээнийхээ энэ зардлаас санхүүжүүлээд байгаа нь бол болохгүй байгаад байна гэдэг нэг ийм агуулга нэгдүгээрт гарч ирж байна. Тэгэхээр энэ зардлыг бол бид нар эх жилээс бол зөвхөн улсын төсвөр дээр дангаар нь авч явъя. Зөвхөн эмчилгээд одоо энэ тусламж үйлчилгээний одоо санхүүжилт авсан бол нөгөө талдаа зөвхөн яг тэр тусламж үйлчилгээг үзүүлсэн тэр одоо субъектүүдэд за мөн тэр зардалд нь буюу ийм эмнэлгийн хэрэгсэлтэнд зарцуулж ёстой гэдэг ийм бол одоо зүйлийг бол эх жилээс хийнэ. Нэгдүгээр, хоёрдугаар асуудал бол юу вэ гэхээр зарим эмнэлгийн одоо энэ ялгаатай байдлыг бол бид нар бас авч үзэхгүй болохгүй нэ. Жишээ нь Цэргийн госпиталь за тэгээд дээр нь төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн үед бол энд бол цол яваад байдаг тийм ээ. Энэ хүмүүс бол өөрөө цолтой байгаад байдаг. Тэгэхээр бас энэ эмнэлгүүд дээр гарч байгаа ачаал маань өөрөө даатгал дээр бас нөгөө талтай бол бас нэлээд ачааллыг бол үзүүлж байна гэж хараад байдаг. Энэ хүмүүс өөрсдөө тушаалаар бол одоо юу гэдэг хил рүү очиод ингээд яг одоо эмнэлгийн тусламж үйлчилгээгөө үзүүлж байгаа тохиолдолд энд бол арай өөр тариф явах хэрэгтэй байна гэдэг ийм агуулга бол бас харагдаж ирж байгаа. За нөгөө талдаа бол одоо энэ даатгал дээрээс буурж байгаа зардал маань бол юу гэж буурчаад байна гэхээр 40 одоо тэр 2 тэрбум төгрөгийнх нь 40 тэрбум нь бол төрөний хэлсэн нэг оронтойг бууруулахаар буурж орж ирчихэд байгаа байхгүй. Уул нь бол онол нь бол юу вэ гэхээр тухайн эмнэлэг үйлчлэгээгээ л үзүүлж чадчих юм бол менежментийн эрхийн илүү тэр тухайн эмнэлэгт нь өгөөд хідүүнтэй ажиллах, гол нь ашигтай ажиллах тэр арга замыг зааж өгөх тийм зүйл бол явах хэрэгтэй. Тэгэхээр бол явандаа бол энэ бол эх жилээс магадгүй бид нар энэ одоо эрүүл мэндийн даатгалын сангаас одоо огт буурахгүй байх зөвхөн тусламж үйлчилгээний чанараа ярьдаг. Нөгөө талдаа эмнэлгээсээ бодлол энэ одоо тариф дээр ашигтай ажиллах тэр одоо зарчмаа нэгдэг ийм систем руугаа явах болно гэдгийг л эх жилээс л. За гамагш тодтгоо тодтгол хий. За.
За юу дэлгэрэнгүй тий одоо яг үр ашиг үр дүн юу гэдэг тэ чанар тэдгээрт суурилсан байдлаар санхүүжилтээ явуулъя гэж ярьж байгаатай санал бол яг нийлж байна. Засгийн газар эндээс ингээд харилцаа холбоотой уялдаатай ажиллаад явж байгаа юм байна гэж ойлголоо. Зүгээр бас нөгөө маш богино хугацаанд хурдан тооцоод яаралтай оруулж ирж байгаа. Тэгээд салбарын сайдаа хариулж байгаас сангийн амнаас хариулж байхад ч гэсэн удирдлагын бүтцээ бууруулна. За тэгээд эмчээс бусад юг багасгах гэсэн ийм хариултууд гарч ирээд байна л та. Тэгээд би сая харж ирсэн. Одоо энэ жишээлбэл улсын нэгдсэн төв эмнэлэг гэд бодоход тэнд 800 хүнтэй 800 хүнээс ажилтангаас 250 эмч 400 орчим сувилагч лаборант зэрэг хүмүүс тэгээ үйлцэн дандаа дэмжих ажилтнууд нэг 150 орчим хүн байд юм байна. За дэмжих ажилтнууд гэдэгт нь эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал, угаалга, харуул, даатгал, санхүү, статистик, чанар гэд хариуцсан тий. Тэгээ одоо жишээлбэл эднийхээс За ганц минут. За амагтла хариулчих те. Энэ нөгөө дээрээ нэг минутаар хариултаа аваад гэж байгаа учраас тий. Тэгэн дууссан байна. За сайт хариулах уу? Чимэрэн сайт. Тэгэхээр бидний энэ том эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нэг том үндсэн зорилго бол үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт. Тэгэхээр яаж цомхон бүтцээр илүү олон бүтээгдэхүүнээ чанартай хийх вэ гэдэг том бодлогын асуудал байгаа. За тэгээд ижил төстэй эмнэлгүүдийн гүйцэтгэлийг харахад маш өөр байгаа. Үйл ажиллагаа сайн хийж чадсан чадаагүй, удирдлагын бас менежерүүдийн ур чадвар энэ төргээд олон зүйл байгаад байгаа. Тэгээд хуулиндаа бид хуулийн төсөл дээрээ эмч сувилагч нарын одоо цомгохдохгүй гэсэн бүр үйлдвэр байгаа. Тийм учраас энэ зарчмаа л барина. Энэ зарчмаа л барина.